Сайн байцгаана уу? Энэ удаагийн заавар зөвлөгөө өгөх бичлэгээрээ багшийн журналыг хэрхэн хөтлөх талаар заавар зөвлөгөө өгье. Багшийн журнал хэсэгт хянах самбар, эрц багшийн тэмдэглэл, үнэлгээ 1, 2 болон дүгнэлт, цахим журнал гэсэн дэд хэсгүүдтэй. Хянах самбар дээр та улирлаа сонгоод хянах самбарыг харж болно. Эндээс хянах самбар дээр тухайн хичээл, бүлэг, суралцагчдын тоо харагддаг. Хамгийн чухал нь 7 хоногт орох цаг нь тухайн хичээл 7 хоногт хэдэн цаг орох нь харагдаж байгаа. Энэ нь таны хичээлийн хуваарийг сургалтын менежер баталсны дараа энэ 7 хоногт орох цаг маань харагддаг. Мөн тухайн улирал нийт тухайн хичээл хэдэн оролттой нь харагддаг. БНА гэдэг нь бүх нийтийн амралтын өдөр. Тухайн хичээлийн жилд журамд заасны дагуу хэдэн бүх нийтийн амралтын өдөр байгааг тооцоод манай системээс бүх нийтийн амралтын өдрийг бүртгэж өгдөг. Эрц бүртгэл багшийн тэмдэглэл нь тэгэхээр бүх нийтийн амралтын өдрийг хасаад нийт 100% болох ёстой. Тэгэхээр багш нар маань эрц бүртгэл багшийн тэмдэглэл хэдэн хувьтай явж байгааг хяналтын самбараас харах бүрэн боломжтой. Үнэлгээ 1 үзүүлэлт маань нэгжийн сэдэв. Үнэлгээгээ бүртгэсэн бол энд бас хянах самбар дээр харагддаг байгаа. Эрц багшийн тэмдэглэл рүү орж багш нар маань тухайн өдрийн эрцийг бүртгэж хичээлийн үйл ажиллагааг тэмдэглэнэ. Өнгөрсөн өдрүүдийн эрцийг тэмдэглэлийг нөхөх бүрэн боломжтой. Та 7 хоног дээр дарахаар улирал гэсэн үгийг сонгохоор тухайн улиралд орох нийт өдрүүд чинь чагсаж харагдана. Хэрвээ багш эрцээ бүртгэсэн бол шар өнгөтэй харагдаж их эрц засварлах болно. Эрцээ бүртгээгүй бол ногоон өнгөтэй эрц бүртгэх гэсэн төлөвт харагдана. Ингээд тэмдэглэлийг бичихдээ тэмдэглэл хэсэг дээр дарна. Энэ дээрээс багш нар маань нэгж хичээлийн сэдэв болон ээлжид хичээлийн сэдвийг заавал сонгоно. Энд нэгж хичээлийн ээлжид хичээлийн сэдвүүд харагдахгүй бол дээр байгаа хэсэгт сургалтын хөтөлбөр рүү орж нэгж ба ээлжид хичээлийн сэдвийг бүртгэж өгнө. Ижил мэргэжлийн ижил ангид мөртлөө өөр бүлэгт ордог багш нар маань багшийн тэмдэглэлийг хуулах бүрэн боломжтой. Багшийн тэмдэглэл өмнөх хувилбаруудыг хуулах хэсэг дээр дарахаар тухайн багш нарын бүх тэмдэглэлүүд гарч ирнэ. Эндээс хуулахыг хүссэн тэмдэглэлээ чагтлаад ингээд дарахаар хичээлийн үйл ажиллагаа гэрийн даалгавар дүгнэлтүүд автоматар хуулагдаж гарч ирнэ. Хадгалсан тохиолдолд нүүр хэсэг дээр ингэж хичээлийн үйл ажиллагаа тэмдэглэлүүд харагдана. Эндээс багш эрц бүртгэхдээ гол анхаарах зүйл нь өмнөх цагийн эрцийг хуулах бүрэн боломжтой. Эсвэл teacher report буюу анги удирдсан багш тухайн өдрийн эрцийг бүртгэсэн тохиолдолд анги удирдсан багшийн эрцийг хуулах бүрэн боломжтой. Ангийн эрцээ бүртгээд хадгалах төвчлөөр заавал дарна. Үнэлгээ 1-ийг хэрхэн оруулах вэ гэхээр үнэлгээ 1 дээр эхлээд үнэлгээний үзүүлэлтийг нэмдэг байгаа. Үнэлгээний үзүүлэлт гэдэг нь тухайн нэгжийн сэдэв. Үнэлгээний үзүүлэлтээр дарахаар доор үнэлгээний үзүүлэлт нэмэх гэсэн хэсэг байгаа. Үнэлгээний үзүүлэлтийг нэмээд үүнээсээ нэг хичээлийн сэдвээ сонгоод тухайн үнэлгээ 1 маань хизээ авагдахын хугацаагаа тохируулаад тайлбар зөвлөмжөө багш оруулаад хадгалж өгнө. Тэгээд дараа нь таны нэмсэн үнэлгээний үзүүлэлт маань үнэлгээний нэгтгэл хэсэг дээр харагдана. Үнэлгээний нэгтгэл дээр сая оруулсан нийтийн удирдлага буюу үнэлгээний үзүүлэлт харагдаж байгаа. Яг доотлолт нь үнэлэг гэсэн үгэн дээр дарж та тухайн сурагчдынхаа үнэлгээнүүдийг оруулнаа гэсэн үг. Ингээд үнэлгээ оруулаад бэлэн болсны дараагаар та заавал доор байгаа хадгалах төвчлөрийг заавал дарнаа. Ингээд сая мэдээлэл дээр үнэлгээний дүгнэлт оруулна уу гэж харагдсан байгаа. Тэгэхээр багш нар маань үнэлгээнийг оруулахдаа заавал бүлэг сэдвийнхаа дүгнэлтийг заавал оруулсан байх ёстой шүү. Бүлэг сэдвийн дүгнэлтээ оруулаад үнэлгээгээ оруулаад заавал хадгалагдахад тухайн таны оруулсан үнэлгээнүүд тухайн үнэлгээний үзүүлэлтийн доор ингэж харагдана. Үнэлгээ 2-ыг бол 1-р хагас жил, 2-р хагас жил үнэлгээ 2-ыг ингэж оруулна. Жишээлбэл 2-р хагас жилээ сонгоход тухайн хичээл дээр нь дарахад нийт сурагчид харагдана. Эндээс тухайн багш үнэлгээгээ оруулаад үнэлгээ оруулсны дараа үнэлгээнүүдээ хадгалж өгнө. Үнэлгээнүүдийг бүрэн гүйцэд хадгалсны дараа баруун гар талд илгээх төвчлөр харагдана. Илгээх төвчлөрийг заавал дарж тухайн үнэлгээ 2 буюу хагас жилийн үнэлгээнүүдийг илгээснээр менежер дээр очиж менежер маань баталдаг байгаа.
За ингээд цахим журнал бол та хавар журнаалаа архивлахад энэ зэс маань хэрэгтэй учраас та журнаалаа эндээс үүсгэж архивлах нэ. За анхаарал хандуулсанд баярлалаа.